За сайхан өчигдөрхөн болсон 9 настай охин амь насаа алдсантай холбоотой хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар лайв хий гэж бодлоо. Тэгээд товч тодорхой хамгийн гол нь бидний өмнө тулгараад байгаа энэ нийгмийн өмнө тулгамдаад байгаа энэ асуудлын талаар лайв хий гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө товчхон байхыг зорино. Тэгээд юуны дөрөнд бас би бол яг хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэжсэн бол биш, илүү зөв ерөнхий хүний эрхийн чиглэлээр ажилладаг. Тэгээ гендерийн тэгшэрхийн чиглэлээр ажилладаг хуульч мэргэжилтэй одоо хөгжил судлалын чиглэлээр сурж байгаа шүү. Яг бүр хүүхэд хамгааллын чиглэлээр бол бүр мэргэжсэн маш олон мундаг стори бус агуулга хүмүүс Монголд ажилладаг байгаа. Тэгээд яагаад энэ асуудлын талаар лайв гэж бодсон гэхээр нэлээд богино хугацаанд бидний өмнө бас бүгдээрээ яах вэ гэдэг асуултууд нэлээд явж байна. Өчигдөр миний бичсэн постны дагуу ч гэсэн хүмүүс бас чатаар бичсэн. Одоо бид яах ёстой юм бэ ч гэдэг юм уу те. Тэгээд энэ талаар ярих гэж бодсон. Миний яриа сонсогч байна уу манайхаа? Яриа сайн сонсогч байгаа юу? Сонсогч байгаа юм шиг үү те. Дажгүй сонсогч байгаа юм шиг үү те. Тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн чухал нь зүгээр бидний өмнө хамгийн түрүүнд эхлээд энэ мэдээллийг сонсоод сошиал дээр янз бүрийн хариу үйлдэлүүд байна л да. Тэгээ юу хийж болохгүй вэ гэдгийг эхлээ ярмаар байна. Маш тавьчихсан. Тэгээд дараа нь түрүүнд бид нар юу хийх ёстой вэ гэх те. Юу хийж болохгүй вэ гэхээр хамгийн түрүүнд бид нар альва юм хүчирхийллийн гэмтэргийн асуудал дээр хохирогчийг буруутгах болохгүй. Ягаад гэвэл хичнээн одоо бид нар хөндлөнгөөс хараад зөвхөн нэг мэдээ уншаад одоо хин нэг ээжийг ч юм уу тухайн гэр бүлийн хүмүүсийг шууд богинохон дүгнэлтээр буруутгах боломжгүй. Яагаад гэвэл өөрөө энэ бол зөвхөн тэр амь насаа алдсан охин гэлтгүү тэр ээж нь тэр гэр бүлийн хүмүүс бүгдээрээ гэр бүлийн хүчирхийлэлд байсан. Тийм учраас хүчирхийллийн тойрогт орчихсон байгаа. Хүчирхийлэлд байгаа хүн тэр дундаасаа гарах бол тийм амархан биш байдаг. Тэрийг хин нэгний бусдын тусламж байж тэр тусмаа хөрш, хамаатан, садан, найз нөхөд одоо юу гэдгийг одоо хүүхдийн сургуулийн багш, эмч, хорооны ажилтнч гэдэг юм уу энэ бүх хүмүүсийн хамтран ажиллагчид энэ хүмүүс хин нэгний хүчирхийллийн тойрогоос гарахд бол маш чухал үүрэгтэй юм а. Тэрнээс биш хүчирхийллийн тойрогоос хүчирхийлэлд нэгэнд орсон байгаа хүн бол тийм амархан гарчдгүй. Маш олон хүмүүс эхлээд цохихт нь л гараа авчихгүй яасан ч гэдэг юм уу. Тийм яаж хүлийн зөвшөөрөлт ингэж хэлдэг. Яг үнийн эрэг дээрээ их тохиолдолд бидний уншиж байгаа, харж байгаа хүчирхийлэлд өртсөн хүмүүсээс сонсож байгаа зүйл бол ерөөсөө зүгээр ингээл байж хат нь шууд цохихоос хүчирхийлэл эхлэхээс илүүтэй тэр хүний өмнө нь маш олон удаа сэтгэл зүйн хүчирхийлэл дарамтанд одоо удаа хугацаанд орсон байдаг учраас ерөөхдөө өөртөө итгэлгүй болсон. Одоо тэр хүний өөртөө итгэх итгэлийн нэгэн дүүгүй хийчихсэн. Одоо чи энэчнээс гараа тайчих юм, чамд явах газар байхгүй, чиний үгэнд хэн ч итгэхгүй ч гэдэг юм уу. Маш олон тийм дарамтанд байгаа учраас тэр хүн бас тэр хүчирхийллээс одоо хүссэн үедээ гараад явчих нь амаргүй байдаг гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ бол ямар ч тохиолдолд бид нар хохирогчийг буруутгах гэж яарах хэрэггүй. Дараагийн нэг зүйл нь бол мэдээж яг энэ кейс дээр бол бид нар одоо нийгмээс мэдээж юу шаардах вэ гэхээр хууль эрх зүйн байгууллага бол хариуцлага тооцох хэрэгтэй, зохих хариуцлагыг нөхөх хэрэгтэй. Энэний дараа тэр энэ тухайн кейс дээр тухайн үйл явдал дээр хариуцлага тооцохоос гадна бид нар нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа учраас томоор нь харах тухай ярмаар байна. Яагаад гэвэл энэ бол анх удаага болж байгаа шүү. Өмнө бид нар 4 настай хүү өмнө нь одоо ингээл зөндөө хүүхдүүдийг ингээд яриад давалгаалаад өнгөрдөг. Гэтэл үнэн эрэг дээр энэ асуудал бол тухайн хүчирхийлэгчийн асуудал ч гэсэн бас нэг том чухал зүйл нь нийгмийн хүчин зүйл байдаг. Тэр дундаа нийгэмд бид нар өөрөө энэ хүчирхийллийн энэ хандлагыг зөвтгсөн соёлыг түгэж идэг. Тэгээ одоо юу гэдэг хүн хинчгэл амаараа чи хүн зодож болно, хүүхдээ зодож болно гэж хэлэхгүй шүү дээ. Мэдээж л айл болох сайхан ойр авчиргаа байгаасаа. Гэхдээ маш олон зүйл энд нөлөөлж байгаа. За би товчхондоо гэхэд хамгийн түрүүнд бид нар хүүхдээ хүмүүжүүлж байгаа тийм. Хүүхдээ бие махбодын шийтгэд үзүүлнэ гэдэг хүмүүс манай соёлд одоо юу гэдэг чинь ээж аваасаа алганы амт үзээд мууцсан байхгүй ч гэдэг юм уу. Нэг цохоход яавал гэж хүүхдэд тэгж ухамсарлуулах хэрэгтэй. Энэ бол эргээд ерөөсөө альва хүүхдэд аав ээж нь шаардлагатай бол гар хүрж болно гэсэн
тэр мессежийг өгж байгаа маань эргээд хүчирхийллийг хэвийн зүйл болгож байдаг. Тэгэхээр энэ бол маш аюултай. Харахад магадгүй та хүмүүс тэгдэг л дээ. Юу гэж л их айхтар чанга цохиог гэж гээд. Тэр чанга аяархан цохихтой биш. Эсвэл хүмүүс хэлдэг зөв зүйлийн тухай би зогсож байна гэдэг. Одоо ингээд зөв зүйлийн тухай зогсож байна. Гэтэл нөгөө нэг тэр цогж байгаа үйлдэл маань зөв буруу зүйл гэдэгтэй биш. Чанга аяархан гэдэгтэй биш. Ямар мессежийг өгч идэг вэ гэхээр шаардлагатай бол хүмүүс намдад би гард минь би хүрэх эрхтэй байна гэсэн мессежийг өгч идэг. Тэгээ эргээд хүчирхийллийг хэвийн зүйл болгож идэг. Хэрвээ бид нар энэ соёлыг өөрчилж чадвал анхнаасаа л хүүхдэд хүн гар хүрэх гэж тэр эцэг хэн байна уу, хамаатан садан байна уу, хин нэгэн ямар нэгэн байдлаар хүчирхийллийн арга замаар гар хүрэх гэж хахад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг чавчирдаж хүлээж авч хин нэгнээс тусламж хайхыг төрөвчлэн. Яарвчлэн тий. Гэтэл бид нар хүүхдээ зодохыг, загнахыг, зандрахыг байдгал зүйл мэтээр хүлээж авбал хүүхэд ч гэсэн дотроо ингээл ёстой, би буруу юм хийсэн бол аав ээж намайг ингээд цохол ёстой, зотхол ёстой гэсэн тий. Бусад хүмүүс ч гэсэн тэгэж хүлээж авна. Тэгэхээр бид нар ерөөсөө хүчирхийллийг хэвийн зүйл болгож болохгүй маа. Тэр нь бидний ерөөсөө хамгийн түрүүнд ойр авийнхаа өөрөө хүүхдтэйгээ яаж ярилцах, ойр авийн хүмүүс ч хүүхдтэйгээ яаж ярилцах энэ бүхнээс эхэлнэ. Дараа нь дэр нь бэлгийн хүчирхийллийн асуудал ч гэсэн. Хүүхдээ манай өөрчлөлтийн төлөв эмэгтэйчүүд болон Modern Mongolian Family гэл тэр пэйжүүд дээр бас гарч ирсэн. Хүүхдээ анханаас нь биеийн эд эрхтнийхэн талаар ярилцах хэрэгтэй. Аль эрхтэн чи хин хурж болох юм, хин хурж болохгүй юм те. Найз чинь бие чи аль хэсэгт хурж болох юм, багш чинь хаана хурж болох юм. Бүр одоо бие чи хувийн хэсэгт аав ээж одоо эмчтэй тэр хүмүүс шаардлагатай тохиолдолд чамайг зөвшөөрсөн тохиолдолд хүрнэ гэдгийг ярьж байна. Тэгэхгүй энэ болгоныг ярихгүй байсаар байтал бид нар бас л эргээд нөгөө хүчирхийллийн хохирогч хүүхэд болчдаг. Дараа нь тэр зүйл тэр хин нэг хамаатан садан байдаг юм уу одоо хойд эцэг нь байдаг юм уу хэн байдгийг тэр хүмүүс бидэнд тэгж хүрч болохгүй гэдгийг мдээгүй байждаг. Тэрийг хүчирхийлэл тэрийг болохгүй зүйл гэдгийг ойлгоогүй байждаг. Тэгэхээр бид нар өөрөөсөө анханасаа л хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Хаана нь хин хурж болох уу, хин өөртөө нь яаж харьцаж болох уу, танихгүй хүн ирэхээр яаж одоо хашгирч чимээ өгөх үү те. Тэгэхгүй бид нар хүүхдээ чимээгүй даруу вэ гэдэг. Үндэ танихгүй хүн ирэхэд чанга хашгирах те өөрийгөө аврал ирээд хашгирах тухай одоо чинь гадны хөгжсөн орнуудын одоо юу гэдэг цэцэрлэг дээр жишээ нь тийм дасгал хийлэгдэх ч юм уу те. Хэрвээ манад одоо цэцэрлэгт хүүхдийг өөрийгөө хамгаалахтай ямар холбоотой дасгал тийм агуулга явж байна те. Хэрвээ боловсролын системд маань байхгүй байгаа бол бид нар чинь хүүхдэд тэрийг яаж суулгах вэ? За тэгээ нөгөө түрүүний хамгийн түрүүнд л ерөөсө хүүхдийн биед хүсээгүй байхад одоо юу гэдэг бие махбодын шийдэглэр бэлгийн зорилгоор ямар нэгэн байдлаар хүсээгүй байхад хүмүүс гар хүрж болохгүй гэдгийг дахиад дээр нь хэлээд эцэг эхэн ч гэсэн гар хүрж болохгүй гэдэгт энэ бол эргээд нөгөө нэг тэр алгааны амт энтер гэдэг бол ерөөсөө л бидний эргээд хүчирхийллийн соёлыг бий болгоод тэрнийг хэвэнжүүлээд байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар тэрнээс анхаарах хэрэгтэй. Дараагийн нэг зүйл нь бол соёл хандлага өөрчлөлтөөр бол энэ бол зөвхөн хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал биш юм аа. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал те. Тэр гэр бүл дотор байгаа хүмүүс бүгдээрээ хүчирхийлэлд өртсөн хүчирхийлэл айц дарамт дотор байна. Тэгэд хамгийн түрүүнд хамгийн эмзэг одоо тэр хүүхэд өртсөн байна те. Тэгэхээр бид нар бас гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг анхааралтай харах хэрэгтэй. За дараагийн нэг хийж болохгүй зүйлс бол бид нар зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал юм шиг, зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал юм шиг, зөвхөн төрийн бус байгууллагын асуудал юм шиг хараад байдаг. Энэ бол үгүй эрэгтэй гишүүн байна уу? Одоо хэн байна? Энэ нийгмийн бүх хүн оролцох хэрэгтэй. Тэр цэцмэн улс төрч хүн бод. Яагаад гэвэл бид нар маань төрөн маань, бодлого боловсруулагчид маань, бодлого хэрэгжүүлэгчид маань өөрөө олон улсын конвенц дотоодын одоо эрх зүйн зохицуулалт хуулиараа ерөөсөө л хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын маш олон үүрэгтэй байгаа. Энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр төсөв зардлын хэрэг одоо бид нар шаардах хэрэгтэй. Энийг хэрэгжүүлж хүүхдээ хамгаал те. Бид нар яриад байдаг гадны жишээг яриад хүүхдээ юу гэдгийг хүүхдээ бараг гэртээ харах хөнгөө хоёр хүүхдээ үлдээсэн чи ирээд хүүхдийг нь хөршин уцтаад тэгээ ирээд хүүхдийг нь аваад явчихсан гин хүүхдээ одоо авах гэж шүүгтж байгааг нь арай дэндүү ингээд. Үгүй энэ бол ерөөсөө арай дэндүү биш байгаа байхгүй. Бид нар бодтоо нөгөө нэг гэртээ түгжигдээд 3 хүүхэд халуусанд түлэгдээд амнасаа алдсан те. Хэрвээ манай насан туршаагүй хүүхдээ гэртээ орхиж болдоггүй тийм зохицуулалт байгаад хатуу байсан бол тэр гэр бүл өнөөдөр хүүхдээ орхиод явахыг дарган шаардахгүйсэн байгаа.
байхгүй. Дарга нь шаардаад ирээд ажиллаа хийгээч гэх тээ. Гэх мэтчлэн ерөөсөө энэ бид нар ингээд манай соёлоос юу гэдгийг сүртэй юмч гэдэг юм уу, энэ харж байгаа бүхэн чи эргээд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд байгаа. Жишээ нь нөгөө нэг одоо саяхан бас л болсон нөө хүүхдийг тамхилах ч гэдэг юм уу те, харахад их соёлын хувьд одоо зүгээр зүйл юм шиг гэрнэ. Эргээд хүүхдэд юуг нормал одоо юу гэдэг хэвийн болгож байгаа гэхээр миний эд эрхтэнд хүмүүс одоо маш хувийн эрхтэнд хүмүүс хүрч болно гэдгийг ингээжилж байгаа хэвийн болгож байгаагаар аюултай. Тийм учраас ерөөсөө тэр одоо тамхилах гэдэг юм уу, тэднийг бидний энэ орчин үеийн өнөөдрийн энэ нийгэмд бол ерөөсөө зохимжгүй зүйл. Тэр ерөөсөө л хүчирхийллийн өөрөө нэг хэлбэр байгаа. Яагаад гэвэл хүүхдэд тэр мэдээллийг өгж шít миний биед том хүн хурж болно, миний биеийн тэр цэсмаа хувийн хэсэгт том хүн хурж болно. Энэ бол өхөөрдөл хайр, энэ шинж гэж ойлгож болохгүй байхгүй. Эргээд дараа нөгөө хүн чинь хүчирхийлэлд өртөхдөө тэр зүйлийг хэвэн болгоод авсан байна шүү дээ. Тэгэхээр бид нар соёл руугаа эргэж харах хэрэгтэй. Соёлд сайхан зүйл байгаа. Гэхдээ бид нар соёлд өнөөдөр өөрчлөлт хаях зүйл их байна гэх тээ. За дөрөв хэлсэн дахиад энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, зөвхөн хэдэн төрлийн бус байгууллагын асуудал биш. Зөвхөн одоо юу гэдэг хорооны ажилтан гэдэг энэ зүйлийг буруутгаад байгаа ш. Бид бүгдийн оролцох хэрэгтэй. За тэгээ бид нар одоо юу хийж болохгүй гэж саяны зүйлүүдийг хийж болохгүй. Дахиад дээр нь цаазаар авах ялыг юм уу? Одоо ингээд алчих, ядчих те тэр тэгснэр асуудал шийдэгддэггүй. Ерөнхийдөө судалгаагаар энэ гэмтэргүүдэд юу гэдэг цаазын ял байх тусмаа гэмтэрэг илүү харгас болж идэг. Дээр нь гэмтэргийн тоо буурсан шинжүүд бол харагддаггүй те. Энэ талаар бол та нар цаазын ялын талаар хийсэн нэлээд нийтлэлүүд байгаа, судалгаанууд байгаа. Тэгээ цаазын ял бол ерөөсөө асуудлын гол биш юм аа. Гаргалгаа биш. Харин бид нар илүү хандлагыг өөрчлөх, нийгмээрээ хүчирхийллийг хүлцэн төвчдөг болох чухал юм аа. Бид нар ямар нэгэн хүчирхийллийн юмыг зөвтгдөг байх чухал, ямар нэгэн хүчирхийллийн тэр агуулсан тэр жижиг үйлдэлүүд ерөнхийдөө маш олон нийгмийн одоо хандлагч гэдэг юм уу, нэг өдөр хурж ирээд хин нэгэн чи хүүхдээ зодож болно, чи эхнэрээ зодож болно гэдэг мессеж өгөхдөггүй. Харин энэ олон жижиг кодлогдсон одоо энэ олон төрөний тэр тамхилах юм уу, 5 сала боовны амт шиг гэдэг юм уу, алганы амт шиг гэдэг юм уу, энэ олон жижиг зүйлс нийлээд эргээд бид нарт тэр хандлагыг бий болгож идэг. Тэрнээс биш одоо нэг өдөр гэнт ингээ алга эргэхийн зур би зодож болох юм байна, би хин нэгнийг хүчирхийлж болох юм байна гэдэг агуулга төдийлөн шууд ингээ нэг өдрийн дотор бий болчихдог. Тэгэхээр бидний тэр маш олон жижиг соёлын гэж байгаа тэр ойлголтуудаа эргэж харах цаг болсон. Тэ зодуулж өсөөд муудаагүй байна гэдэг ч юм уу те. Тэр ч мод нийгэмд одоо амжилт үзүүлсэн хүмүүс заримдаа телевизээр тийм ярьж идэг. Энэ бол ёс зохимжгүй, маш зохимжгүй. Яг тэгвэл би дахиад хэлье, аяархан ч өнөө чанга ч өнөө цохно гэдэг бол эргээд хүчирхийллийг нормал хэвийн болгож чинь эргээд тэр хүний биед, тэр хүүхдийн биедхийн нэг хурж болж чинь. Нэгдүгээр дараа нь тэр хүүхэд хүчирхийлэлд өртөхдөө энэ бол байх ёстой зүйл гэж бодох нь, хоёрдугаар тэр хүүхэд эргээд би бас эцэг нэгэн цагт хэн нэгэнд хүчирхийлэл үлдэхдээ би энэ зөв зүйлийг сургаж байна гэж андуурах нь. Тэгэхээр бид нар хүчирхийллийг zero tolerance буюу хүлцэн төвчих ёсгүй. За ийм зүйлийг ясах юм байна. Бид нар юу хийх вэ гэсэн би 3 чухал санаа хэлье гэж бодож байна. Хамгийн түрүүнд соёлын хандлагаа өөрчлөх те. Би мэдээж хүчирхийлэгч бүрт хүчирхийлэл үйлдсэн тэр хүн бүрт өөрийн одоо зохисгүй маш олон зүйл байгаа. Гэхдээ нийтлэг зүйл бол юу гэхээр ерөөсөө л хүчирхийлэл үйлдэхийг өөгшүүлж байгаа гэдэг юм уу, хүлцэн твчиж байгаа гэдэг юм уу, дүүнг байж байгаа энэ нийгэм байгаа. Зөвхөн хүүхдийн хүчирхийлэл биш. Өнөөдөр болсон гэл тэгж जैन те осор жамааг зодсон гэж байна. Энэ зүйлс яагаад гардаг вэ гэхээр нийгмээрээ тэр зүйлийг хүлцэн твчиж байгаа байдал өөрөө энийг өөгшүүлж үд юм байна. Мэдээж хувь хүчирхийлэгч бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой, хуулийнхаа шийдэглийг авах ёстой. Гэхдээ бид нар нийгмээрээ үнийг буруу гэж бодчих энэ зүйл нийгмээрээ үнийг буруу шаажиж энэ зүйл үгүй болох юм байна тий. Одоо арилгахын багсган тий. За тэгээд дараагийн нэг зүйл нь анханасаа ерөөсөө л хүүхэдтэйгээ хүүхдийн хувийн орон зайг хүндэлж харьцах, хүүхдийнхаа одоо сэтгэл зүй, мэдрэмж тэр болгоныг хүндэлж харьцах бол эргээд ерөөсөө л
хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх ирээдүйн нийгмийн хүчирхийлэлгүй болох. Яагаад гэвэл тэр хүүхэд эргээд надтай хүмүүс хүчирхийллийн байдлаар харьцаж болохгүй байна. Би ч гэсэн бусдаа эргээд хүчирхийллийн байдлаар харьцаж болохгүй. Намайг би ч бусдыг хүндэлж хүмүүс ч намайг хүндэлж харьцах хэрэгтэй гэсэн энэ агуулга маш чухал байдаг. За дараа нь бид нар ингээд соёлын хандлагаа өөрчлөхөөс гадна хоёрдугаар чухал зүйл бол бид нар бодлого боловсруулагчдыг маш их шахаж шаардаж бид нар шаардлагуудыг тавих хэрэгтэй. Одоо өнөөдөр хүүхэд хамгааллын тухай хууль дээр одоо шинжилэл, өөрчлөлт энэ болгоныг гаргая гэхээр тодорхой хэмжээнд маш олон хүн хоошоо татж идэг. Гэр бүлийн хүчирхийллийн хилцэж яхад маш олон хүн хоошин татж идэг. Та бүхэн санджил байгаа хэрэг сая шинэ гэр бүлийн хүчирхийллийн тухай шинжилсэн найруулгыг батлагдахад одоо нэг гишүүн олонний танилцсан нэг улсын хурлын гишүүн одоо энэ орчин үеч юу болов хайртай хүндээ үг хэлж болохоо болоо юу хайртай морой хазаарлаж болохоо болоо юу ч гэдэг юм уу те. Тэгэхээр эргээд гэр бүлийн гишүүдээ өмч хөрөнгө шиг үздэг. Тэ миний хувийн юм шиг үздэг. Энэ хандлагууд хайрын дотроо хална гаднаач гэдэг юм уу. Энэ хандлагууд эргээд бодлого боловсруулагчид байж гин гэдэг чинь байж боломгүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ерөөсөө бодлого боловсруулагчид энэ 2 сарын өмнө ерөөсөө улс орныг чи хачин сайхан болгоно, аюулгүй болгоно, ерөөсөө их л сайхан аз жаргалтай хот болгоно, улс болгоно гэдээ гарч ирсэн энэ хүмүүсээс бид нар ядаж ихний хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшөд те одоо хэн байдгийн эрэгтэйчүүд хин ч байсан ядаж гэр орондоо амар тухтай байх тэр орчныг бүрдүүлэхийг бид нар шаардах ёстой. Тэр бол эргээд ерөөсөө гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт хууль байгаа зогсохгүй түүн зориулсан төсөв байх хэрэгтэй. Хүүхэд хамгааллын тухай одоо цогц багц бодлогууд дотор бас төсөв байх хэрэгтэй. Энэ болгоныг шаардах хэрэгтэй байна. Энэ болгоныг шаардах хэрэгтэй. Тэгжиж бид нэр өнөөдөр хүүхдүүдэд хамгаалж чадна. Тэ маш олон хүүхдүүд өнөөдөр ямар байдалтай байгаа вэ бид нар мэдчихэж байгаа тий. Маш хүнд одоо тэр кейсүүдийг бид нар яриад авах биш. Бүгдээрээ л ярих хэрэгтэй. Одоо зөвхөн тэр кейсүүдийг яриад одоо өнгөрөх биш илүү бид нар шаардах хэрэгтэй. За тэгээд дахиад шаардахтаа дахиад сануулъя зөвхөн эмэгтэй гишүүдээс биш эрэгтэй гишүүд ч энд маш чухал үүрэг гүйцэтгэв. Эрэгтэй гишүүд ч. Тэгээ нөгөө нэг эргээд эрэгтэй засаг дарга одоо юу гэдгийг те одоо бүхэл эрэг хүний оролцоо. Тэрнээс биш одоо ингээд яагаад би хэлж ийн гэхээр ихэнх тохиолдолд хүмүүс эргээд буруутгахдаа нөгөө нэг эмэгтэйчүүд ч аана нөгөө нэг багш ч аана нэмч ч хаана нийгмийн ажилтаа хаана за нэг хамтарсан баг гэд байгаа. Тэр мань үний эрэг дээр нөгөө нэг нийгмийн ажилтан нөгөө нэг цагдаа нөгөө нэг багшид маань маш олон мянган одоо хариуцах хүмүүсийн саяхан өчигдөр бас нэг хэвлэлийн баг хурал дээр хэлжсэн. Бараг нэг цагдаа тухайн хорооны хариуцах одоо аюулгүй байдлыг хангах хариуцах дээр ажиллах ёстой 25 мянган хүүхэд гэвүүдээ тий. Тэгэхээр 25 мянган хүүхэдтэй нэг цагдаа бол хурж ажиллаж амжихгүй гэдгийг боломжгүй ямар ч боломжгүй гэдгийг мэдчихэе. Тэгэхээр бид нэр өсө хүчирхийллийг арилга нь үгүй хийн гэдэг бол бүх хүний оролцоо чухал. Тэрнээс биш бид нэр ганцхан цагдаад найдаад, ганцхан нийгмийн ажилтнанд найдаад, тий ганцхан одоо юу гэдэг цэцэрлэгийн багш, сургуулийн багш найдаж болохгүй. Тэр яагаад гэвэл одоо бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Одоо сургуулийн багш, цэцэрлэгийн багш ямар ачаалттай байдаг вүлээ. Мэдээж тэр хүмүүс илүү анхааралтай байх хэрэгтэй. Гэхдээ бид нар өнөөдөр 50 сурагчтай, 60 сурагчтай байжгаад тэр дунд ачаал ихтэй үед дахиад нэг сурагчийн бас эрсдэлтэй нөхцөл байдлыг олж харахгүй өнгөрөх боломжтой учраас илүү бид нар өөрсдөө юу их вэ гэдэг чухал. Тэгэхээр бид нар түрүүний бодлого боловсруулагчид тэгээд энэ төрийн захиргааны байгууллагууд эрхтэд үйлчилж ажиллаж байгаа энэ хүмүүст бол шаардлага тавих нь чухал юм шүү. За 3 дугаар хамгийн чухал зүйл нь 3 чухал зүйлийнх нь 3 дугаарх нь ерөөсөө бид нартэй иргэн хүн бие үеиндээ хөрш гэдгийнхээ хувьд гудамжинд харж байгийнхаа хувьд бид нар дуурах ёстой. Тэгээ бид нар маш их одоо айцтай байдаг л да одоо өмнөх хуулиар юу гэдэг чинь би цагдаа дуутахаар эргээд тухайн хүнд нь хилцсэн байсан ч гэдэг юм уу дараа нь манай хөрш надад эргээд гомдлсон ч гэдэг юм уу те шинэ хуулиараа бол хэрвээ та гэрчээр одоо ямар нэгэн байдлаар цагдаа дуудаад хөршөөр цагдаа дуутахад таны мэдээллийг бол мэдээллийн аюулгүй байдлыг бол хангахаар зохицуулсан байгаа. Тэгэхээр та айж сандрахгүй дуудах ёстой. Ер нь бол бүр үүрэгтэй. Яагаад гэвэл хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар альва мэдээллийг бид нар нин даруй цагдаагийн байгууллагт мэдэгдэх ёстой холбогдох байгууллагт нь. Тэгээ тэгсэн бол өнөөдөр өчнөө хүүхдийн ам аврагдах байсан. Хэрвээ та нар санаж байгаа бол өмнөх кейс дээр нь хөршүүдийнх нь хэлж байгаа тэр ярилцлагуудыг харж байсан л да.
ерөнхийдөө эднийх бас ингээ хүүхдээ ингээ зодож уйлуулдаг. Тэгээд өнгөрсөн тэр өдөр одоо хамгийн сүүлийн шөнө уйлж агаад болчихсон гэдэг ч байгаа. Чимээгүй болчихсон. Тэгээд тэр хүүхд амь тэмцэж агаад амиа алдсан ба штэ. Тэгэхээр тэр хуршүүд юу хийх боломжтой байсан бэ гэдэг бол одоо эргээд утгад хүний амь аврах байсан тэр боломжийг алдсан байгаамаа. Тэгэхээр бидний хувьд бол маш чухал үүрэг бол хөрш хүний хувьд ерөөсөө л танаа орцонд хүчирхийлэл гарч ивэл ямар нэгэн байдлаар хин нэгэн аврал ирж байгаа бол яаралтай даруй цагдаа дуудах бол хамгийн чухлаа. Тэгэд ихэнх хүмүүст аюул болон тийм буруу ойлголт байд юм л да. Тэр нэг муудаач цагдаа дуудахгүй биш. Хин нэгэн дуудсан байх гэж маш олон хүмүүс боддог. Судалгаагаар хүмүүс ямар нэг юм болгоо за хин нэгэн цагдаа дуудсан байх гэд. Тэгж бодоод бүтэн байраараа цагдаа дуудаг байдаг. Тэгэхээр та санаа зовлтгүй өмнө хин нэгэн дуудсан ч гэж магадгүй та дахиад дуудах хэрэгтэй. Тэгжиж энэ асуудал дээр хурдан түргэн цагдаа ирэх хэрэгтэй тий. Тэгэхээр дээр нь эсвэл дараа нь юу гэдэг намайг эргээд яах болов ч гэдэг юм уу тий. Гэтэл шинэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд та гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн тохиолдолд таны нууцыг хамгаална тий. Тэгжиж бид нар өөрчлөлтийг авчирнаа. Бас дараа нь дээр нь бид нар удамжинд ямар нэгэн байдлаар хүүхдийг за хин нэг хүчирхийлүүлж яхад ганцаараа хэлэхэд эвгүй байдаг. Гэтэл судалгаагаар бол ерөнхийдөө ойр тойронд байгаа тэр бүх хүмүүс бол буруу гэдгийг нь мэдчихэдэг. Хин нэгэн манлайлаад дуурах чухал байдаг гэсэн байдаг. Тэгэхээр та дараагийн удаа уриалж болно шүү дээ. Бус хүмүүсийг тий. Али манайхаа энэ ингэж болохгүй шүү дээ. Энэ хүнийг бойлуулъя ч гэдэг юм уу тий. Яг л хүн болгон буруу гэдгийг мэдчихэе. Гэхдээ магадгүй одоо яадаг чинь санаа зовдөг ч юм уу. Эхнийх нь байж чаддаггүй. Тэгэхээр та тэр эхнийх нь уриалах хүн байх хэрэгтэй юм шүү тий. Тэгээ бид нар энэ хүчирхийллийн асуудалд хүлээцтэй дүүн эсвэл ингээд фэйсбүүкээр шуугаад өнгөрч болохгүй. Тэгвэл дахиад бид нар дахиад нэг дараагийн кейс дээр дахиад ингээд өнгөрнө. Энэ болгоны чинь төлөө хүүхэд ингээд дахил өргөгдөөл явж явах хэсгүү те. Тэгэхээр бид нар бүгдээрээ дуурах хэвээр. Тэр цэма бид нар шаардах хэвээр. Тэг өөртөө оролцох хэвээр. Ерөөсөө нийгэмд ямар үзэгдлүүд одоо буруу шаагдаж арилж үгүй болдог вэ гэхээр олноороо тэр тухайн үйлдэл үзэгдлийг буруу гэж бодох чухлаа. Тэрнээс биш зөвхөн цагдаагийн байгууллага зөвхөн хуулиар зөвхөн одоо хуулийн зохицуулалтаар шийтгэлээр нийгмийн одоо юу гэдэг хэв журам тогтохоос илүү хүмүүс тэрийг буруу зөв гэж бодох өөрөө түүний эсрэг тэмцэх энэ чухлаа. Тэгэхээр бид нар бүгдээрээ өөрчлөлтийн дуу хоолой авч бүгдээрээ энэний эсрэг дуугарах чухал юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд эргээ сануулхад би ерөөсөө л поинтуудаа сануулхад бид нар юу хийж болохгүй гэхэл хохирогчийг буруутгаж болохгүй зөвхөн төрийн бүсийн агуулга юм уу хэдэн эмэгтэй гишүүдийг энэ бүхний хариуцлагыг үүрэх ёстой гэж болохгүй бид нар юу хийх ёстой гэвэл бид нар соёлын хандлагаа өөрчлөх хэрэгтэй соёл дотор байгаа хүчирхийллийг дэмжиж байгаа тэр жижиг ч гэсэн тэр үйлдэлүүдээ бид нар үгүйх хэрэгтэй өөрчлөх хэрэгтэй зоригтойгоор шинжлэх хэрэгтэй тэр дундаа хүүхдэд ямар нэгэн байдлаар бие махбодын шийтгэл сэтгэл санааны хувьд хүчирхийллийн аргаар одоо загнаж зандардаг ч юм уу те хүчирхийллийг эргээд тэр хүүхдүүдэд хэвийн юм шиг ойлгуулж байгаа эцэг их ингээл ёстой ээж аав ингээл ёстой гэж ойлгуулж байгаа тэр бүх зүйлийг соёлыг өөрчлөх ёстой. Тэгээд дээр нь бид нар бодлого боловсруулагчтайгаа шаардах ёстой. Хүүхдийн эрхээ хамгаална гэж өчнөө үүрэг амлалт авч одоо гадаад улс орноос ч гэсэн тэр зарчмаараа өчнөө зээл тусламж аваад өчнөө төсөл хэрэгжүүлнэ гэдэг амлалт өгсөн тэр хүмүүс хүүхдийн эрхээ хамгаалах ёстой, тэр орчныг бүрдүүлэх ёстой. Тэгээд дээр нь бид нар өөрсдөө оролцох ёстой. Түүний хажуугаар дуугүй өнгөрч байхгүй. Тэ? Тийм нэг чухал санаануудыг тэгээд эргээд хэлэхэд яагаад бид нар оролцох ёстой вэ гэхээр энэ зүйлийг хэдхэн төрийн бүс байгууллага, хэдхэн цагдаа, хэдхэн нийгмийн ажилтан үнэхээр одоо тэр нэгдүгээр тэр хүмүүсийн хүчин чадал, нөөц бололцоо хүрэхэд хэцүү. Хоёрдугаарт нийгмийн өөрчлөлт гэдэг бол нийгмээр л оролцдог. Нийгмийн өөрчлөлтийг бид нар өнөөдөр бүгдээрээ л ярьж байна Facebook дээр ийм нийгэм байж болохгүй, ийм хүчирхийллийн нийгэм байж болохгүй. Энэ нийгмийн өөрчлөлтийг нийгмээрээ хийнэ үхэс нэгэн төрийн бас агуулга хэдхэн эмэгтэй гишүүд хэдхэн цагдаа хийхгүй. Тэгэхээр бид нэр эрэгтэй эмэгтэйчүүд бүгд оролцох хэрэгтэй. Тэг хамгийн гол нь энэ хүчирхийллийн соёлоо өөрчлөх хэрэгтэй. Түрүүн хэлсэн хүүхдтэйгээ хандах дахиад дээр нь бид нар эрэгтэйчүүдтэйгээ яаж ханддгүү, эрэгтэй хүүхдтэй яаж ханддгүү, эрэгтэйчүүд хоорондоо яаж ханддгүү бүгдээрээ юу гэдэг эр хүн байх гэдэг бол хүчээрээ юм уу гарын хүчээрээ юм шийдэх биш. Яг одоо энэ үед эр хүн байх гэдгийг харуулах хэрэгтэй. Эрчүүд хүчирхийллийг дэмжихгүй байгаа гэдгээ эрэгтэйчүүд манаас зоригтой Facebook дээр дуугарч
хүчирхийлэл бол бидний асуудлыг шийддэг арга зам биш ээ гэдгийг эрчүүд дуурах хэрэгтэй байна. Яг бол эмэгтэйчүүд дандаа л энэ сэдвийг ярьж байгаа. Тийм учраас хүмүүсийн ойлголтын нэг эмэгтэйчүүдийн сэдв гэдээ ойлгочиход байна. Үгүй ээ, энэ бол хүн болгоны сэдв шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд та нар нэг сүүлийн юун дээр хідэн хэлэх юмнууд байна уу? Та нарын зүгээс? Бияс яг нөгөө бодлого боловсруулдаг, хууль баталдаг байгууллагууд нь дандаа нөгөө нэг old boys club гэх тэ дандаа ерөөсөө л хуулаа батлаад эргээд энэтэйгээ ажиллаж байгаа нь эргээд эхлэн хийхтэй эрэгтэйчүүд байдаг. Яг хөрсөн дээр буусан тийм шийдвэр, хөрсөн дээр буусан тийм бодлого, хөрсөн дээр буусан хөтөлбөр батлагдахгүй. Эсвэл батлагдсан байгаа хөтөлбөр дээр төсөв тавьдаггүй. Төсөв мөнгөгүй бол хэцүү шүү дээ, тэ. Тэр хамтарсан багийн нийгмийн ажилтан гэдэг хүнийг өөрөөсөө мөнгөө гаргаад 25,000 иргэнтэй хороогоороо яв гэж хэлэхэд өөрөө маш хэцүү. Тэгэхээр бид нар ерөөсөө төсөв мөнгөнд батлах хэрэгтэй. За зөвхөн эмэгтэй гишүүд биш, бүх бодлого боловсруулагчид идэвхтэй хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ, маш чухал. Тийм байна. Тэгэхээр бид нар энэ тухай маш их ярилцах хэрэгтэй байна. Тэгээд эргээд би юу гэж байна гэхээр та бүхэн очиод маргааш ажил дээр очт юм уу, өнөөдөр гэртээ юм уу, энэ асуудлаар хоорондоо ярилцаасаа альва асуудлыг ярилцчихэж бид нар гаргалгааг нь олдог байгаа, хамтдаа дуугардаг байгаа. Тэгээ хамгийн түрүүнд ерөөсөө л бидний бүгднгийн оролцоо чухал. Бид нар соёлоо өөрчлөх нь байна. Хүчирхийллийн агуулгыг дэмжиж байгаа соёлоо, хүчирхийллийг хэвийн болгож байгаа, нормалчилж байгаа соёлыг өөрчлөх нь байна. Бодлого боловсруулагчдыг шахах нь байна. Дээр нь бид нар өөрсдөө ч гэсэн идэвхтэй оролцож энэ хүчирхийллийн эсрэг дуурах хэрэгтэй юм шүү. Тэ? Та нарт хэлэх, ярих санал байна уу? Нэмэх санал байна уу? Тэгээд хүмүүст түгээгээрээ энэ видеог бас шеэрлээрэй, тэ? Бас та нар өөрсдөө тэгээд сэтгэлдээ хуваалцаа шеэрлээрэй гэж хүсэж байна. Тэгээд бас одоо 7:30-аас Синик телевизийн мэдээгээр бас богино хэмжээнд бас ярилцлага өгсөн байгаа. Тэрнийг үзээд бас хүмүүст түгээж болно. Тэгээд та бүхэн энэ чиглэлээр бүгдээрээ оролцож, бүгдээрээ Facebook дээрээ ярилцаж, хилэлцэж, дахиад дээр нь бодит амьдрал дээр ч гэсэн хурцж ямар нэгэн байранд чи ямар нэгэн хүчирхийллийн шинж тэмдэг үзэгдэл эсвэл ойр хавийн хүмүүс чинь тийм шинж тэмдэг үзэгдэл ямар нэгэн тусламж ирсэн байвал заавал мэрэгжлийн байгууллагт нь хандж байгаарай, тэ. Тийм мэрэгжлийн байгууллагт гэхэд өөрөө шийдэх гэж орж маш эрсдэлтэй. Одоо ямар нэгэн байдлаар айлд хүчирхийлэл зодоонуудын болж байгаа нэхэд өөрөө гүйж орох бол үнэхээр эрсдэлтэй. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар тэгж мэрэгжлийн байгууллагыг нь хамгийн дуудаж одоо цагдаа байдаг юм уу, тэр болгоныг дуудах чухал. Хин нэгэн хүчирхийлэлд өртсөн байлаа ч гэсэн өөрөө шууд ховчлон зөвлөгөө өгөх болохгүй. Яагаад гэвэл одоо бид нар дээр ч гэсэн хүчирхийлэлд өртсөн хүмүүс ирдэг. Гэтэл бол би нөх хүчирхийлэлд өртсөн хүнтэй даван туулагчтай, хохирогчтой ярилцах сэтгэл зүйн тийм мэдээлэл, сэтгэл зүйчийн мэдээлэл мэдлэг чадвар байхгүй бол би жишээ нь бас сууд сонсоод зөвлөгөө өгүүлэх өрөөсгөл болох учраас аль болох хин нэгэн тусламж хэрэгтэй бол аль болох мэрэгжлийн байгууллага руу холбож өгөхийг та бүхэн зориорой. Тэгээд хүчирхийллийг та бүхэн утаснууд байгаа шүү дээ, тий? Одоо жишээ нь 107 руу хүүхдийн хүчирхийллийн утас байна, тий? 108 байна. Хүчирхийллийг мэдээлэх утас бол 107 байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг 108 бол хүүхдийн хүчирхийллийн утас байгаа. Эсвэл 102 цагдаагийн утас байгаа. Тэгээ энэ утаснууд бүгдээрээ нэгж шаардахгүй. Тийм учраас одоо хизээч хаанаас ч ямар ч дугаараас залгаж болно шүү. Тэгээ бүгдээрээ ерөөсөө л нийгмийн өөрчлөлийг гэвэл нийгмийн өөрчлөлт бол нийгмээр оролцож иж болно шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд өөр 3 минут та хэдэд хэлэх ярих юм байна уу? 3 минут хэлэх ярих юм байна уу? Бас нэг лайв хичээд ганцаараа дандаа яриад те. Та нарт хэлэх ярих нэмэх санаанууд байвал би тэрийг чинь бас хэллээд өгөө те. Та бүхэн энэ видеог түгээгээрэй. Тэгээд дөрөв эргээд хэлсэн. Энэ бол зөвхөн хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал биш. Ерөөсөө бид нар хүчирхийлэлд хандж байгаа түүнд хүлцэнгүй дүүнг байгааг илрэл шүү. Сая та бүхэн өнөөдөр осорж амаа ингээд хүчирхийлэлд өртсөн байна те. Гудамжинд хүн цохоод авсан байна. Одоо юу гэдэг таасгаар ч юм уу чулуугаар цохоод авсан байна. Энийг чимээгүй өнгөрч байна. Одоо маш олон
асуудлууд биднэрт тулгарч байгаа. Тэгэхээр энийг өөрчлөх зүйл бол ерөөсөө бид нар хүчирхийллийг хүлцэн твчихгүй. Тэгээд эргээд дахиад хэлэхэд хүчирхийлэл гэдэг чинь хүчирхийлэхэ бойл гэж зүгээр хэлэхээс илүүтэйгээр тэр цаана байгаа суур шалтгаан нь юу вэ? Хүчирхийллийг өөгшүүлж байгаа, гааруулж байгаа, хэвийн зүйл болгож байгаа тэр жижиг үйлдэлүүдийг л бид нар олж харах чухал шүү гэдгийг хэлмээр. Түрүүн хэлсэн хүүхдтэй 5 сарын алганы амт үзүүлэх ч юм уу, эсвэл одоо хүүхдийг тамхилах ч гэдэг юм уу. Ерөөсөө л анханаас нь би нэг юун дээр сонсч байсан. Нэг бас нөгөө нэг гадны сургалт нөгөө нэг туршлагуудтай. Жишээ нь хүүхдтэй юу зааж өгöd бас нэг амархан энгийн арга зааж өгч байгаа хгүй. Гараа ингэж даллаад, гараа бүтэн ингэж ягаад ингээд яхад танихгүй хүн бол би гараа алдалснаас ингээд энэ хэмжээнд орж ирэхгүй те. За миний найз бол ингээд би тохоогоо ингэж нугалсан энэ дотор энээс нааш орж ирэхгүй те. Харин миний бие яг ингэж хурж орж ирэх хүмүүс бол миний хайртай дотны хүмүүс миний хүссэн үед миний одоо ямар нэгэн байдлаар хүчирхийллийн биш хайрын хандлагаар тэгж хандах хэрэгтэй юм шүү те. Тэгэхээр тэрнээс ахуулаад эхлэх юм байна. Ерөөсөө хүүхдтэйгээ ярилцах гэдэг чинь. Яагаад гэвэл бид нар ерөөсөө нэг хүүхдтэй хүчирхийлэл гэдэг том сэдв ярих биш, хүчирхийлэл үлдэж болохгүй гэх биш. Анхнаас нь л за миний хүүхдийн энэ одоо гараа алдлаад зогсоход тэрнээс дотогшоол танихгүй хүн орохгүй юм байна шүү. Тохоогоо ингээд зогсоход найз таньдаг хүмүүс бол одоо ангийнхан найзууд энэ тохооноос цаашаа наашаа орж ирэхгүй нэ шүү. Тэ эсвэл одоо юу гэдэг юм үнэхээр чиний дотны найз нөхөд дотны гэр бүлийн хүмүүс бол чиний биед ингээд хурж болох нь биш гэдэг юм уу. Энэ болгоо маш шин сонсогддог л да Монгол хүнд. Өөстөө юу хувийн орон зай зарим хүмүүс. Гэтэл энэ болгон чи эргээд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чухал юм шүү. Дараа нь дээр нь зөвхөн бие төрхөөс гадна яг маш ховийн эрхтнүүдэд жишээ нь аль чи эрхтэн чиний маш ховийн эрхтэй юм бэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Манай пэйж дээр байгаа доодогийн дүрм гэ те хүүхдтэй одоо энэ хэсэг чинь бол ховийн эрхтэн шүү те. Энэ хэсэг чинь бол ийм хүмүүрж болно шүү. Эмч байд юм уу? Ээж аав нь шаардлагатай үед зөвхөн одоо юу гэдэг эмчлэх, угааж, цэвэрлэх зорилгоор төрж болно. Бусдаар ямар нэгэн байдлаар чиний ховийн тэр газар чинь хүсээгүй байхад хүн зөвшөөрлгүйгээр хурж болохгүй шүү гэдгийг ярилцах хэрэгтэй шүү те. Тэрийг бид нэр тэр болгоноос эхэлнэ гэдгийг хэлэх гэсэн. За тийм нөгөө хүчирхийлэл дээр архиталт гэх те. Архиталт энэ төр бол илүү хүчин зүйл гэж үздэг, илүү нөлөөлөх хүчин зүйл. Яагаад гэвэл арх огт удган мөртлөө хүчирхийлэл үлддэг хүн байдаг те. Архиталт бол нөлөөлөх хүчин зүйл. Суур шалтгаан бол ерөөсөө хүчирхийллийг байж болно гэж боддог. Хэвийн зүйл мэт хандж байгаа энэ зүйлс бол илүү суур шалтгаан байдаг байгаа. За бус хүмүүсээс өөрөөсөө эхлэе гэж боддгоо тэгэлгүй яах вэ? Өөрийнхөө хүүхдэд хариуцлагатай байж өөр бусдад хайр төгөж үлгэрлэе гэж их боддог даа. За хүүхдүүд нэгнээ цохиход аав ээж нь ингэж болохгүй гэх биш. Чамд бусдыг цохих эрх байхгүй гэж. Анханасаа ерөөсөө хүүхдэд анханасаа би чиний хувийн орон зайд хүн алдаж болохгүй хүсээгүй байхад дээр нь өөр хин нэгний хувийн орон зайд чи алдаж болохгүй гэдгийг л ингэх ирэхгүй гэдгийг нь ойлгуулах нь өөрийгөө хамгаалахад ирээдүйд бас бусдад хүчирхийлэл үлдэхгүй байхад чухал шүү те. Тэгээ гэтэл чин нөгөө намайг 10 жил мэлд байх чи юу вэ? Багш нар чи нөгөө ингээл хөөгүүд ус мөснөөс зулгаагаад ч юм уу ингээл нэг өхний даруулга энэ төр тайлангууд чинь хөөгүүд чинь дуртайгаа тэгж илэрхийлдэг ч гэдэг юм хормоос хөнгөт те. Үгүй энэ бол маш буруу. Энэ бол хүний хувийн орон зайд халдахыг бас л нөгөө эмэгтэй хөхтө үснээс зулгаагаал хөхний даруулгын оролдоол тайлаад байна гэдэг чинь ингэж болно. Энэ хүний хувийн орон зайд халдаж болно гэсэн мессежийг иргээд бид нар бас л нормалжуулж хэвийнжүүлж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр бид нэр ерөөсөө л анханасаа хүүхдтэйгээ ажиллахдаа маш анхааралтай, хүүхдээ хүмүүжүүлэхдээ маш анхааралтай байж тэгж байж бид нар ирээдүйд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх юм шүү. Өнөөдөр мэдээж бид нар хамтдаа хүчирхийллийн эсрэг үгүй гэж нийгэмдээч дуурах ёстой. Хүчирхийлэл үйлдэлсэн тэр хүнд нь хариуцлагын тооцох ёстой гэж хэлмээр. За тэгээд дунд сургуульд энэ талын талаар сургуульд ормоор санагддаг охид төвгүүдийн хөрөг, хөхөнд хөрөх, хормоос хөлтийн баяр энтер гэх тийм харин энэ зүйлсийг сургуульд харин энэ талаар ярмаар байгаа нэ хувийн орон зай гэж юу юм бэ? Тэг би зүгээр яг хамгийн сүүлд нэг сонирхолтой хөвгчлөлтэй юм нөгөө нэг удаа онгоцонд суугаад явж исэн нэг хаашаач л. Тэгээд тэгсэн чи ингээд миний хажуудалд нэг хийжэл дундаж насны ахмаг насны гэх юм уу эрэгтэй хүн суудсан байсан. Тэгээд тэр эрэгтэй хүн суудсан байснаа ингээд нөгөө онгоцны миний ингээд хэсгийг
даваад гараа ингээд тавьчихгүй. Тэгэхээр би ингээд тэгээд ингээд миний ингээд одоо хэсэг рүү ингээд тохоо ороод ирсэн. Тэгэхээр би ингээд ихэндээ жоохон чимэг байжсэн нөгөө чиг бүр нэлээ ороод ирэхээр нь уучлаарай та миний хувийн орон зайд ороод байна гэдгсэн нөгөө хүн бүр ингээд нөгөө ах чи ингээд ингээд хувийн орон зай гэж хэлэхгүй. Тэгэхээр би тий хувийн орон зайд орж хувийн орон зай. Чиний хувийн орон зай хаана байх вэ гэхээр би ингэхгүй. Гэхдээ би ингээд энэ орон зайд ингээд би байгаад миний орон зай байгаамаа гэсэн чинь нөгөө хүн чинь гэсэн. Одоо орцсон уу? Одоо гарцсан уу? Одоо орон зайд орцсон уу? Гарцсан уу гэх тэ. Тэр хүний хувьд бол маш инээдтэй санагдсан юм шиг байна. Хувийн орон зай гэдэг үг цоо шинээсэн. Одоо би ингээд өөрийнхөө ингээ орон зайг энэ миний хувийн орон зай гэдэлсэн чинь маш тэ намайг бол их л одоо дог тохуу хийсэн. Гэхдээ энэ зүйл маань эргээд бидний хэрэгтэй байгаа зүйл юм байна гэх. Би тэндээс юу гэж ойлгосон бол бидний хувьд их шин юм байна л гэх тэ. Багасаа л бид нар биендээ тоглоод л хамаагүй хурж өссөн. Гэхдээ одоо бид нар энийг өөрчлөх цаг ирж байна. Энэ жижиг зүйлс эргээд баг багт нь хормогийн сүгдэг, хөхний даруулгын тайлдаг, үснээс нь зулгаадаг маань эргээд том болоод гудамжинд ус цацдаг, машинаас янз бүрийн цацдаг, хормоо хотын сүгдэг, энэ тэндээс нь базаж авдаг тий. Эргээд дараа нь том болоод хин нэг хүссэн үедээ бид нь хүчээр хүрдэг тий. Ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг энэ болгоны их усүр юм чинь ерөөсөө л тэр бидний багасаа хөвшүүлж байгаа тэр зүйлс шүү. Тэрнээс биш нэг өдөр гинэт би хүн хүчирхийлэх их зөв юм байна гэж хизээч босч ирэхгүй. Тийм учраас бид нар хүчирхийллийн соёлыг бол аль болох түгээхгүй тасан зогсоох бидний үнэхээр та одоо өөрчлөлтий гэж ивэл тэрнээс эхлэх шүү л гэж хэлмээр байна. Сексийн боловсрал, консент гэдэг тий гэдгээс эхлээд тийм ариун одоо сарын тэмдэг тий ерөөсөө л галландус гэж байдаг байсан манайд яаж юмсан болох. Тийм тэгээд одоо дараагийн бас дараа нь хэдүүлээ бас ярил чухал сэдв бол ерөөсөө л бэлгийн боловсралтай яаж нөгөө нэг түрүүний хэлсэж хөвгүүд нь дуртайгаа тэгж илэрхийлдэг гэдэг. Дуртайгаа хин нэгэнд таалагдж байгаагаа яаж илэрхийлэх вэ гэдэг хүртэл хэрвээ заахгүй бол нэг ингэж бид нар 10 жилд ярилцахгүй бол эцэг их нь хилэлцэхгүй бол эргээд ингээд тэрийг илэрхийлж гин гэдэг одоо хормоотын сүгтэг ч юм уу үс гизгийн зулгаадаг ч юм уу хөхний даруулгын татдаг ч юм уу тэрийг флирт хийж гин өдөж гин гэж бодоод тэ хэрвээ хин нэгэн тэр талаар ярилцахгүй бол магадгүй хүн тэгжил бодно шүү тэ хүүхдүүд тэ. Тэгэхээр эргээд бид нар ерөөсөө маш хүчирхийллийн энэ соёлыг л түгээхгүй байхын тулд маш их анхаарах хэрэгтэй юм байна л гэж хэлээ да. За тэгээ бүгдэнд нь баярлалаа. Энийг цааш нь түгээгээрээ зөвхөн ингээд бид нар хилцээд өнгөрөх биш. Маш олон зүйл хийх чухал байгаа шүү гэж хэлмээр. За баярлалаа. Дараагийн тэгж лайваар уулзъя. Тэгээд та нар түгээгээрээ. Тэгээд битгий зогсороо өөр хүчирхийллийн эсрэг тэр сумаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуугараараа тэмцээрэй. Баярлалаа хамт байсанд. Цааш нь түгээгээрээ баярлалаа. Санал коммент бичсэн хүмүүст бас баярлалаа.